Тэгэхээр яг доктортой хөгжүүлэхээр хүмүүс жаахан хол сонсогддог байх шүү. Гэтэл энэ бол хол сэдв биш, хамгийн ойрхон сэдв л дээ. Тэгээд яг бидний гэр бүл, өөрөө хүүхдүүд, найз нөхдүүд одоо хүн хүндээ хэр зэрэг хүнлэг хандж байна, тийм ээ? Хэр зэрэг ёс суртахуунтай хүн, хэр зэрэг төлөвшөлтэй хүн, их байгаль дэлхийг одоо хайрлах сэтгэл байна уу, тийм ээ? Бусдад яаж хандах ёстой, ёс суртахууны ямар төвшөнд байх ёстой ингээд энэ бүхэн нийлээд боловсролын бий болгож байгаа одоо доктортой хөгжил гэж ойлгож болох юм байна. Тийм ээ? Хүн өөрөөрөө нийгэмд авч явах, илэрхийлэх энэ чадвар яг л бий болгож байгаа нь энэ боловсрол бий болгож байгаа шүү дээ. Тийм учраас боловсролтой хүн бол доктортой хөгжлийг бий болгодог. Тэгээд нүүбээс одоо зарласан энэ дэлхийн нийтээр одоо хөрхийг зорж байгаа энэ 17 зорилт бол бүгдээр энэ боловсролтой хамаатай. Тийм учраас боловсралгүйгээр доктортой хөгжил гэж байхгүй, доктортой хөгжлгүйгээр боловсрал гэж байхгүй гэж хэлж байгаа нь тийм одоо утга агуулгаж байгаа гэсэн үг. Тэгэхээр Монголд бас энэ боловсролын ерөнхий боловсролын сургуулиудын үзэж байгаа хүүхдүүдийн үзэж байгаа энэ сургалтын хөтөлбөрөт бол энэ доктортой хөгжлийн боловсролын асуудлууд бас тусгагдаж олон хичээлүүд хүмүүс анзаарахгүй байж магадгүй тийм ээ. Тэгвэл олон хичээлүүд дээр одоо гэр бүлийн харьцааны тухай одоо юу гэдэг ёс суртахууны тухай ч гэдэг юм уу тийм нийгмийн одоо хичээлүүд дээр ч гэдэг юм уу тийм ээ. Энэ бүх олон зүйлүүд бол ингээд анзаарахдаггүй мөртлөө хичээлийнх нь хэрэглэгдэхүүн сургалтхуунд оролцоод явдаг учраас хүн өөрөө тэрийгээ дагаж төлөвшдөг ийм л нөхцөл байдал боломжийг л олгож байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг төслийг хамжилттай хэрэгжүүлэхэд бас олон улсын байгууллагууд олон жил биднэртэй хамтарч ажиллаж байгаа. Швейцарын хөгжлийн агентлаг байж байна, ЮНЕСКО байж байна тийм ээ. Тийм учраас Монголд цаашдаа одоо хийх гэж байгаа энэ боловсролын реформ, шинжилгээний асуудлууд одоо 21-р зуун аж үйлдвэрийн одоо 4-р хувьсгалд амьдрах иргэдэд ирээдүгөө бэлтгэхэд бол зайлшгүйгээр энэ доктортой хөгжлийн боловсролын зарчмаар бид нар хүмүүсээ хөгжүүлэх, төлөвшүүлэх ийм асуудлууд байгаа юм. Тэгээд энэ тулгамдсан асуудлуудыг хөндөж тавьсан төсөл учраас өнөөдөр хүн бүхний анхаарлын төвд байна гэж би харж байгаа юм л да. Тэгээд нэг хэдэн цөөхөн төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс гэдэг юм хэдэн багш нарын хүрээнд хэрэгжиж байгаа энэ сэдв биш. Нийт монголчуудын одоо 3.2 сая иргэд тэрчмээ манайхан уламжлалаараа бол байгаль дэлхийгээ хайрладаг тийм ээ. Ийм ард түмэн энэ бол бидний үнд зүйл, түүх, соёл. Тийм учраас энэ түүх соёл дээр уламжлагдаж бид нар энэ ирээдүйн чиг хандлага болсон эхлэлхийгээ хайрлах, байгаль дэлхийгээ хайрлах, хүн хүнээ хайрлах, хүний одоо эрхийг одоо язгуур эрхийг хүнддэг, харьцдаг ийм төлөвшил сайтай иргэдийг бэлтгэхэд бол энэ төсөл маш их хувь нэмэр орж яана л гэж харж байгаа юм.